За бүгдээрээ сайн байцгаана уу. За одоо бүгдээрээ CSS-сан framework-ийн сэдв дотор явж байгаа. За энд бол одоо build an error message component гэдэг семинар ажиллацгаая. Одоо эндээс нэгээс нэсэлтгүй. За яг ийм зүйл байдаг тийм. Нэг гарч ирдэг. За энэ семинараар та Tailwind CSS-ийн Tailwind CSS-ийн суурь ойлголттой ажиллаж эхэлнэ гэж байна. Тэгээд алдааны мессежний тийм бүрэлдэхүүн хийж за эхний хэдэн алхамд болохоор бүгдээрээ анхдагч HTML-ээр ингэж эхлүүлнэ гэж байна. За body дотор байгаа юм байна. Body дотроо div element нэмэх юм байна. Div element. За div дотроо p element нэмэх юм байна. Div дотроо p element нэмэх юм байна. За most trump за p element дотроо энэ текстийг бичих юм байна. Error something went wrong. Please try again. Rapidly destroy. За нэг болохоор за энэ бороо бичсэн байна. Энд дээр болохоор is strong. Нандаа нөгөө JavaScript юм бичсэн байгаа. Сонирхолтой шүү. За strong гэхээр бүдүүн гаргадаг. Тийм гаргасан байна. За энд бол ингээд төсөл дээр шууд тухайн content delivery network гэж байна. Тэгэхээр агуулга хүргэх сүлжээ гэсэн үг дээ. Тэгээ шууд л тэр их кодыг нь дуутчихдаг гэсэн. Шууд их кодыг нь дуутчихдаг гэсэн үг. Одоо браузер дээр өмнө шууд ингээд энэ дээр ажиллаж байгаа учраас суулгах одоо бид нар локал дээр ажилладаг, сервер дээр ажилладаг биш шууд дуудаад ажиллаж байгаа гэсэн. Шууд сайтаас өгдлөө татаад тэрэн дээр уншаад ингэж ажиллана гэдэг уншаад хийчихнэ гэсэн үг. За семинарын дараагийн хэсгээр dismiss товчлогыг хийх болно гэж. За p элементийн доор нь чад ирсэн байна. P элементийн доор button за button attribute юм байна. Attribute нь болохоор area label dismiss за spam гэх юм байна. Spam area зүйлийн атрибут
хэрэгтэй байх юм байна. За Испани элементийн текст нь болохоор тусгай тэмдэг тэмдэг times гэдэг удаа гэдэг тэмдэг маань за гарч байна. За энэ нэг анхааруулах зүйл байна гинэ. Тэр нь болохоор энэ семинараар зөвхөн Tailwind CSS-ийн стайлуудыг стайлтай л ажиллая шүү гэж. Button нь автоматар заавдаг шүү. Флор дээр ямар ч төрлийн интерактив байхгүй болно гэж. За хэдэн 15% үзтгэлээ. За уншчихлаа тий. Tailwind CSS нь utility классуудыг хэрэглэдэг. Тэдгээр нь markup-д шууд хэрэгжүүлдэг гэж. За markup гэхэр чинь HTML зураг markup language гэж байна шүү дээ. За эдгээр классууд нь font өнгө тэгээд flexbox давхаргууд за мөн grid гэхээр тор болон бусад зүйлсүүдийг авалсан байдаг гэж. За Tailwind CSS дотор арт талын дэвсгэр өнгийг хэрэгжүүлэхдээ BG өгтөрийг ашиглаж болно. Өнгөний нэр болон тоог дараа нь болохоор өнгөний нэр тоон байдаг гэж. Тоон болохоор color shade-ийг илэрхийлдэг нэ. Shade сүтрийг илэрхийлдэг нэ. За энд нэг юм хэрэгжүүлж байгаа жишээ нь цэнхэр өнгөтэй болгож байгаа маань P элементийг цэнхэр өнгөтэй болгож байгаа юм байна. За нээж байгаа дэв дээрээ класс чийд за энэ дүр HTML болохоор класс name шиг класс гэж бичээд за энд нь BG red 100 гэдэг бичээд за энэ дүр юу бол одоо 1000 гэж тавьдаа 1000 гэвэл нууц гардаг юм байна. За тэгвэл 50 болгочих. За 10 болгочих. 10 баг юм харагдахгүй байна. 40 болгочих. 40 явчихсан. 40 явал. Тэгвэл 60 явахгүй. 70 80. За энэ нь ерөөсөө юу яд юм бол 500 shade 500 за тэгвэл өштэй 900 гэвэл яхаа бүр ийм хэлвчтэй 1000 гэвэл гэж болдгоо гэсэн 100 гэхлээр зоогийн шийдтэй байхад long ийм гэж харагддаг юм байна. За бүдэг улаан
дэвсгэрийг тойруулаад хүрээтэй байвал болвол гоё байна гэж. За tailwind CSS дотор border width-ийг оноож өгөхдөө border number utility class-ыг хэрэглэж болно. За энэ тоо нь болохоор lightness or thickness of your border гэж юм. Тэгэхээр таны нөгөө нэг хүрээний нимгэн зузаан байдлыг тохируулна гэсэн үг. Илэрхийлнэ гэж. За энд нэм жишээ харуулсан байна. Border 4 гэж тавьчихсан 4 пиксель гэж ойлгох юм байна. Бүх талдаа. За окей. За тэгвэл нээж аваад лив дотроо border width буруу. Би класс дотроо би классуудыг нь л дуудах хэрэгтэй шүү дээ. Класс тийм ч буруу газар бичсэн байна. Тэгвэл одоо дундуур зураас авах юм байна. Тэгээд 2 тэгээд за окей. За should have border 2 гэж гарах хэрэгтэй гинэ. Би тэгсэн чинь border width гэд бодоод ирсэн чинь border width зориулсан utility class гэж та. Тэгэхээр 2 за одоо яаж арах нь? За байж та тэгвэл энийг юу яах? Өнгөн нэг яа гэм бол за дараагийн үн дээр нь гарах байлгүй тийм. За одоо өнгийг нь тавих одоо болж байна. За хүрээний өнгө шин чанарыг оноохдоо tailwind CSS ашиглан дараах загвараар бичнэ гэж. Дараах байдлаар бичнэ гэж. Border color number гэж. За тэгэхээр буруу уншаад байгаа юм шүү дээ. Эхлээд border гэж бичих хэрэгтэй. Дараа нь өнгөө оноож өгөх хэрэгтэй. Дараа нь одоо хүрээний өнгөний shade тавьж өгөх хэрэгтэй гэж. Тэгэхээр яг өмнө бичсэн шигээ буюу энэ шиг бичнэ гэж болох юм. За окей. За red border за тэгвэл ингэчээ. Энд дээр тангуудаа red гэж. Red маань 300-ийн шийдтэй. Border purple red. Border 2 пикселийн юутайгаа яах юм бол уул нь бол миний санаар ингэхээр юм л да 2 гээд. Тэгтээ border red 300-ийн шийдтэй. Ингэж тавина гэж бодож байна би. Тэгэхээр чин border нь өөрөө 2-ын юутай байхгүй болохгүй зузаантай. Тэгмээ зузаангүй бол юм болчих шүү дээ. За тэгтээ нэр үнэхээр амар санагддаг юм байна. Ингээд бичлээ. CSS зурлалтад авахгүй тий. За дараагийн алхамд хүрээний эренгүүдийг
булангуудыг гэж ярьж байна. Эренгүүдийг нь мүлийлгэнэ гэж. Бүр за эренгийг мүлийлгэнэ. За border radius тавьж өгч болно гэж. За ингээл CSS бичиж явчихдаг. Тасархал шүү дээ. Rounded XL гэнэ. За яг border radius гэж байгаа чинь өөрөө болохоор юм юу вэ? CSS яг нэг property гэж явна л да. Гэхдээ энийг болохоор яг Tailwind-ийн класс нь болохоор rounded гэж бичээд дундуур зураас аваад size гэж бичдэг юм. Size-а бичдэг юм. За тэгэх юм бол класс. За өдөр классууд дундаа дахиад нэг класс дутчих. Тэр нь rounded MD буюу medium гэнэ. За medium тавил юм болт юм. Тэгвэл XL гэж тавьж болох. Болт юм байна. Амар болт юм байна. Гэхдээ XXL. За XXL гэж байдаг юм шүү. Тэгээд small гэвэл чинь SM. SM орчлоо багтаа. SM орж байгаа хөө. SM орж байгаа. Энийг ингэчээд аваад ирсэн харагдахгүй байна л да. За бүгдээрээ MD-г нь тавиад ütчихье. За somebody stop me. Нэ. За яг одоо division гишүүний өргөнийг сунгах за хуудасны өргөнөөр сунгая гэж байна. За энийг хийхдээ за хит сонголт байдаг гэж байна. W number нэ. Тэгэхээр чинь нөгөө нэг with гэсэн үг л дээ. Өргөнийхөө тоог бичдэг юм байна. За тогтмол өргөн тавья гэх юм бол шууд өргөн хийдгээд ингэж тавих юм байна. Ингэж тавих юм байна. За хуваар тавья гэвэл энэ бутархаагаар тавих юм байна. За ингэж тавьд юм байна. За ингэх юм бол бүр гоё штэ. 3-2 дээр нь өргөний даралцлаа штэ. За дахиад үл энэ дээр нэг юм бичээ тэ. W гэж биччихвчтэй. Бас амархан юм шиг байна шүү төвчлөө. W гэл 50% гэж болно шүү дээ. 50% гэж бичиж болох л өстой доо. Болдгүй юм байна шүү. За fraction гэж байгаа учраас заавал тэгвэл бичиж таарч юм. Fraction гэж байгаа учраас дээ. За юм л юм байна. Times бид times гэсэн байгаагийн хажуу талд нь зүгээр x гэдэг тавьдсан байх юм. Зүгээр x том x. За ингэж харагддаг юм шиг байна. X чинь болсон бол яг тэр үржих тэмдгийн хэдэн удаа гэдгийг x чинь болохоор ampersand тавиад times гэхлээр times semicolon тавьчихлаа. За ингээд жижиг зүйлсүүдээс тушаад үзэх юм уу? Тэгтээж л өрнө ойлгох штэ. Гэж. За одоо болохоор та нөгөө нэг энэ их биеийнхаа хэмжээний тал өргөнтэй гишүүнийг та ингээд харж байна гэж. Тиймээ харж байна. Одоо яг энэний өргөн гэхээр манай нийт хуудас одоо яг ийм байгаа байхгүй ийм. Тэгэхээр энэний тал гэхээр яг ийм болчих юм л та. Эндээс ийм болчих юм. 2-1 гэхлээр
2 баганд хуваагаад өргөнийг нийт өргөнийг одоо их дээдлийн элементийг шууд юу гэж 2 хуваагаад өргөний хуваагаад за энэ нь бол нөгөө илүү том төхөөрөмжүүдэд сайн ажиллана гэж байна. Гэхдээ жижиг төхөөрөмжүүд бол тийм сайнгүй гэж. За Tailwind CSS нь mobile first хандлагыг дизайнд хэрэгжүүлдэг гинэ. За та responsive загварыг бусад төхөөрөмжөд бүтээе гэж төхөөрөмжүүд зориулаад бүтээе гэх юм бол responsive вариантуудыг хэрэглэж болно гэж like MD large гэдэг. Тэгтээ нараа large гэсэн чинь би XL гэж тавьж утсан шүү дээ. Хаана бүгд энэ M дээр шүү дээ. Тэгвэл хүрэг large болгоё. Large MD large гэхдээ үнэхээр том биш шүү. Сая харснаа. Ийм байсан. За. Ийм байсан. Ийм болсон. Чүд нэг жижигэн завчраас тэгээд байна. Гэхдээ энэ үнэхээр бас амар юм аа. Ингээд биччихвэл бас маш амар л да. MD LG round 2-1 тэгвэл энийг юу болж болох вэ? SM ч юм уу те. SM гэж байхгүй. Large. За энэ дээр бол яста гэдэг юм биш 4 гэдэг хүчил юм бол шүү дээ. 4 гэдэг үлгийн юм чинь. Энэ дээр чинь 1-ийг хавахна 2-1. Энэ хараа ингэж хэрэгжүүлэх юм шүү дээ. LG гэснэ. За окей. Тэгвэл MD гэж хэлсэн юм л да. За тэгвэл MD W чинь манай одоо DV-ийн өргөн шүү дээ. Эдт нь 2-1. Тэгвэл LG гэдгийг нь тавьчихвал яг юу бол? За тэгвэл MD гэж тавьчихвал яах вэ? За энэ дээр бол өөрчлөлт харагдахгүй бол юм байна. За тий 3-2 чинь 66 шүү дээ. Тэгээд 1024 дэлгэц түүнээс дээш дээр ингэж харагдах юм шиг байна. За бүгд large дээр хийгдсэн. Large дээр юм хийгээд үзье. За 1024 болохгүй болохоор ингээд байна гэж байна. Яг зөв. Одоо 1024 одоо болцлоо штэ. За энэ одоо энэ 1024 чи энд л за 1024 чи хадаа яг бод хэмжээгээр бол нэг амар том тавилаач гэл нэг 5 гар утас тавьчихаар юм аа. Өргөн биш. Тийм өргөн харагдаж байна. Тэгээ нэг 4 ч
ч юм уу тий. За надад бол яг 5 гар утас гэдэг игнүүлээд явж харагдчихэв. За би тэгтээ 2-1 гэж тавьсан. Бүр 3-1 байвал яах вэ? Тэ. 3-1. За тэгвэл large ч надад том гэж байна шүү дээ. MD дээр яг юу болох вэ? MD. MD гэдэг хэмжээ нь яг нэг бичгийн цаасны баг юу юм байна. Өргөн юм биш шүү. Тэгэхээр тийм хэмжээтэй болоод ирэхээр яа гэв энэ өргөн маань хэрэгжиж байна гэсэн. За тэгвэл SM гэж төрч үзмээр яваадсан. За SM болвол яг гар утсыг хөндлөнгөөр нь тавьснаас зүд уртлах та гэж би бодож байна. За бид хандшаад үтчихлээ. За тийм ээ 1024 пикселийн өргөн буюу түүнээс дээш хэмжээндээр хэмжээгээр ял ингээд ажиллана гэж тий. За одоо хийх даалгавар нь div дотор modify 2-1-ийг тавина. За 2-1-ийг тавина. 2-1 728 пиксел higher. Тэр тавьчихсан. MD. За тэгэхээр хардаа MD 768 пиксел гэж ойлгохтой юм байна. Хязгаар нь. Large гэдэг хэмжээ нь 1024 гэж ойлгохтой юм. Тэгэхээр MD. За бүгдээр тэгвэл юу яа да дэлгэцээ шалгаад үзье. За манай дэлгэц маань болохоор display. За одоо энэ дисплейийн хувьд display settings. Display 1600 1600 тайл гараад байгаа шүү. 1080-тай гаргаж байгаа гэж тий. За энэ жоо нэгтрэл гэдэг юм. За эндээс тэгвэл дэлгэцээг ойлгохгүй нөө. Буруу юм руу орчлоо. За энийх нь дэлгэцийн нэгтрэл. Энэ бол дэлгэцийн өөрөөр уртын хэмжээ ирж хахад тийшээ орчлоо. За орчлоо. За ингээд үзье. За this За div элементийн загварууд нэгдэж эхэлж байна гэж юм.
Гэхдээ текстийн эргэн тойронд баг зэрэг зай байвал сайн байх болно гэж юм. Харин тэ жоохон padding хэрэгтэй л юм л да. За Tailwind ашиглан elemented pattern хэрэгжүүлэхдээ pattern турш үзэхдээ за энэ загварыг ашиглан гинэ P гэж бичээд тоогоо бичдэг юм байна. Дөрвөн талд нь ингээ хэрэгжүүлчихдэг гинэ. За тэгтээ энд ингээд пиксел гэдэг ингээд тэгж бичдэг юм байна. Маш гоё юм байна. Бас яг CSS өөрөө тэгдэг л дээ. Тэгтээ айгаа гоё юм аа. За тэгвэл одоо бүгдээрээ тэгээ P 4 гэдэг юм бичгээд байгаа юм шиг байна. Тэгээ тавьд. Оо гоё болчихтой. Нэг 4 пикселийн доторх зай авчихдаг. Янз харагдчих шүү дээ. За яг одоо div element маань за урьдчилан харах дэлгэцийн зүүн дээд болонд байрлаж байна. Гэвч жоохон зай дээд талд нь нэмж өгөх хэрэгтэй байна гэж. За тийм ээ, margin буюу дахиуд зай гэсэн үг тий. Бусдаас ингээд зайгаа барьсан юм байхгүй болохоор болохгүй л дээ. За одоо нөгөө юу штэ манайхаа. Одоо бүгдээ энийгээ select-лээд selector маань яагаад ажиллахгүй байна. За энийг select-лээд харуул. За энэ. Одоо бүгдээ padding 16 авсан лөө. Padding 16 гэж бас. За одоо энэ дэлгэцэн хэмжээн дээр pattern 16 тоо. Чи болно. Pattern сая 4 гэж авсан. 4 пиксел. Margin байхгүй байгаа. За border 1.11. Border-ыг чинь бид 2 пиксел гэж тавьсан. Энэс л өөр нэг жишээ илэрхийлэх юм болов. Минималс нэг дотоод очиж. За энэ дээр бол яг хэмжээнээс л арай өөр л гартай. За тэнгууд M л ах та. MB гэж бичдэг гэдэг. Юу лээ энэ чинь. Margin бичих гэсэн чинь. Зүгээр M гэвэл бүх талдаа авна. MB, MT. За энэ бодвол top, bottom, right, left гэж ах шиг. За ингэж бичдэг бол бас амарлаа шүү дээ. За тэгвэл зүгээр эхлээд M магадгүй 4 гэж бичээд үзье. Тэгвэл бүх талаасаа 4 гэж орчиж байна. За манай энд element юу болж байгаа юм бол за энэ талаар заагаад та. Яг ямар ч элемент юм те. P4. Pad 1 RAM. Тэгсэн чинь нэг RAM гэж энэ тодорхойлж юм гэж шүү дээ. 1 RAM гэж энэ яриад байгаа класс чинь цаана ийм бичгэлтэй юм байна. Positive нэг яг shade гэж яриад байсан боловч тонгологчлтыг л ярьсан байна. Тэрийг энгийнээр ойлгох. За энэ тэгээд ард тэр оногдож байгаа өнгө нь ийм болт юм. Ингээд тооцоолоод гаргачихсан юм байна. Border radius нь за энэ дандаа RAM гэдэг одоо юу хэмжээ relative хичээр хийсэн байна. Absolute
Биш. Root элементтэйгээ харьцуулахад одоо 1% гэх юм хийгдэл явуулсан. Явж ин гэсэн үг ээ. За. Гэхдээ яг маржин топо бичсэн байна. Тэгэхээр ингэж бич таарч байна. Гэхдээ тэрийг яаж гэдэг юм бол одоо жишээ нь маржин гэчээд 4 юм тоо заавал аваад авчлаа шууд авчдаг шүү дээ. За хөндлөнгөөр голлуулчвал гоё байна гэж. За хоёр талд нь нэг удаа маржин авахдаа MX хаалаг юм бэ те. Энэ X гэдэг үгээр л horizontal гэдгийг товчлсон шүү дээ. Үгүй. Энд X Y гэсэн юм байна шүү дээ. X Y гэсэн юм биш. Гэхдээ яг тэгээд ойлгочлаа. Horizontal энэ нь болохоор vertical гэж ойлгочлаа. Гэхдээ dimension буюу хэмжээсийн хувьд бол үнэн л дээ. Тэгээд уусаалаа. Гэхдээ X тэнглэхэд Y тэнг. За бүр ингэж бичдэг бол бас бүр саакл юм биш үү? Гэхдээ тэнглэхт маа гэдэг. Гэхдээ юу штэ? Одоо margin энэ чинь гэсэн margin гэснээ тэг заавал 5 пиксел ч юм уу гэж жишээл. Дээд дотлоосоо заахгүй хөндлөнгөөр авчна гэж CSS бол ойлгодог. Тийм. Эхнийх дээр нь юм бичээ дараачих дээр нь авт гэчвэл бас авчдаг. За тэгвэл бүгдээр яах вэ ингээд эргүүлж болно л да. Style гэдэг бүгд inline style нэг бичгээд оролдоод үзье. Тэгэх юм бол одоо бүгдээрээ энэ div-ийг margin-тай болгоё. За margin нь болохоор би бол сая tick болон 4 px гэж ирсэн. Эд болж байгаа. За би тэгвэл би угаас босоод тэнглэхээр оролдохгүй байгаа. За тэгвэл одоо бүгдээ яг нэг specificity гэдэг зүйлийг шалгаж үзье. Tailwind-ээ. Би энэ дээр нь тэгвэл дахиад юу ячвал 8 пиксел гээ заа. Тааж ийм байгаа тий. 8. Тэр нэмэгдэж байгааг та нар анзаарчихсан. 8 гэхээр амар бага тоо болчиход байна тий. Катлчээл. За margin одоо болвол бүгдээрээ margin дээрээс 4-ийг л авсан байна. За одоо бүх талд нь 80-ыг нэмэх гэсэн чинь болдгоо. За pix гэдэг. Вау, болж шít. Тэгвэл ээжтэй style гээд ингээд inline style-ийн мэ тодорхойлоод өгчвөл шууд tailwind-ийн style-ыг дарчдээ юм. Уул нь бол би бодохдоо style гингүүтэй ингээд important гэвэл дарна гэж би бодож ирсэн. Тэгсэн чинь тэгдгүй юм байна шүү. Жижиг өөрхөн туршаад үзлээ. За 80 пиксел гэснээ өргөнөөрөө за энэ чинь бүх талд нь авсан. Одоо тэг гээд авчих юм бол босоогоос дээдл доотлолтоо 80 хоёр талдаа ямар ч маржин байхгүй. За тэгвэл энийг нь авто гэж тавих юм бол бас дүүргээд л тавьчихжээ. За миний санааг бол ойлгосон байх гэж бодож байна.
За тэгвэл амар гоё юм биш үү? За бүгдээ тэгвэл ТV дахиад ингэнгүүтээ май хөндлөнгөөр голлуулъя гэж ярьсан те. Тэгэхээр MX нь та мэдгүй 5 ч юм. Тэ тавьчихсан. 8 гэж шинээр тавьсан юм. За нэг яг юу болох нь хаадах. Том боллоо. Энэс том боллоо. Энд болол хараа. Ийм жижигхэн дэлгэц гэж байхгүй л дээ. Гэтэл одоо нэг эффекттэй утсан дээр одоо ингэж гараад ингэж гарах юм те. Ингээд эффекттэй утсан дээр харах юм бол за тэр нь бол яг жоохон яг эцсийн байдлаар болохгүй л байна л да. Олон алхан байгаа дөө 12 овд юм байх шигсэн. За автон за MX-д энийг ярьсан. За за авто гэж тавьчих гэж байна. За чи энэ одоо яг яах юм бол одоо харж байна. Ингэж стартаа яа тэгэхээр энэ дэлгэсэн дээр л ингэчээд болгоос шиг. Нэр бол тэгэхээр яг бүгдээ тэр нөгөө нэг билээ юугээ тавьсан байгаа наа. Border rate rounded end. Дэлгэцийн хэмжээнд дээр энэ нь шүү дээ. Энийг small дээр тавьчих байхгүй. Энд гацтай байна уу? Тийм ингээд харуул надад дээрлсэн. Гэхдээ энэ автгээ тавьдаг нь жоохон санал. За to the Batmobile гэж. За хэрвээ цонхоо урьдчилж харах цонхоо томруулаад үзэх юм бол хөндлөнгөөрөө хуудасныхаа гол болсон байна. За маш жижигхэн төхөөрөмж дээр хуудастай бол ингээд бүхэл хэмжээнд сунчих юм байна. Бүхэл хэмжээнд сунчих. За MX авто одоо MD device түүнээс биш дээр тохиолъё гэж хэлж байна. За тэгэхээр MD гэдэг ингэж таарч байна. За тэгтээ ямар гоё юм бэ те. Энэ алхан дээр одоо responsive ч юм бол CSS дээр та даашаа нэг бүлгэл дээшээ нэг бүлгэл медиа дээр бичдэг. За би нэг бичиж байгаа гэж гэсэн ер нь тэгдэг. Бас ингэ сурч ирсэн болохоор. Бозаа. За яг одоо цагцлбар гишүүн нь одоо манай dismiss гэх товчлуур байгаа шүү дээ. X болиулах товчлуур. Болиулах товчлуур гишүүний
дээр нь өрөөстэй байгаа гэж юм л дээ. Ингээ өрөөстэй одоо энэ ингээд өрөөстэй байгаа даа. За тэр доголтойгоо ингээ зэрэгцээд байвал гоё штэ л гэж. За яг энэ үед одоо нэг flex box гэж байна нэ. Flex box. Тэгэхээр ингээд зүгээр элементүүд цуулаад бичих юм бол тэр чинь ингээд local man доош хана ингээд яваад өгч. Тэнгүүд л тэнд flex ашиглах юм байна. Би юу нэг тэр CSS-тэй сайн мэддэг бах. Тэр бүгдийн тэблээр баг хийндэ гэж хийдэг байх гэж боддог үст. Та нараас юу гэж боддог үст наа. Комент хэсэгт бичээрэй. Нэг удаа ингэж хийж үзээд тэ. За флексээр ашиглаж болно гэдэг. За тэгэхээр энэ div дотор байгаа бүх юм флексээр өдөртэй. Наал гэсэн. Гэхдээ энэ бичихгүй. Бас буруу газар бичиж чинь. Бас бич сурах хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь ингээд дараад ирчлээ. За одоо тэгтээ бүгд юу вэ да? Флекс нэг яаж эффект авч байна? Энд нэг юм байна. За окей. Нэг хахтар юм илрүүлж чадахгүй юм. За ямар ч очиод бол наалтчих чинь. Хоёр талаасаа яг байдангаа аваад наалтчих. Кобунга. За одоо айгу арай дээр харагдаж байна гинэ. Манай За болиулах товчлоороо за одоо x нөгөөс наалтсан байгааг хэлж байна. За энэ хооронд ингээд зай авъя гинэ. За space between гэдэг бол угаасаа flex-ийнх нь өөрийнх нь байдаг утга авч байна. Space between гэдэг. Gap number. За тэгээ хэр хэмжээний зайтай байхыг нь харуулдаг гэж байна. Тоон уян хатан байрлал дах мөр багны хоорондох тогтмол цаг илэрхийлнэ. Мөр багны. За энэ талаасаа засъя гэж байна. Гэж байна. Flex gap дөрвөр бичнэ. За тэгвэл юу болж байна? Ийм болоод энд нэг юу байна ар та. Энэ gap нь энэ padding 4 пиксел байх хэвээр. Энэ 4 би бас margin 4-өр гэсэн санагдаж байна. Margin padding 4-өр гэсэн. За тэгвэл энэ padding 16 pix гэж юм тийм ээ. Padding 16 pix. За тэгвэл за ямар ч сан padding 4 юм чинь энд бас
4-ийн би gap аавна гэж юм чинь энэ болон энэ хоёр адилхан байх хэрэгтэй гэсэн энэ хоёр. Зүүн талыг нь харахад адилхан, баруун талыг нь харахад адилхан биш л харагдаж байна. За, to the Batmobile. За, хэмжээг нь тамруулаад үзсэн юм бол за, агуулгачийнхаа зүүн тал байгаад байна гинэ. Тийм шүү дээ. Наалтаас тайлаад байна. За, ингээд хэрэг юм болоод юм бэлэр. Юм болоод юм тэр юм болох юм. Окей. За. За, уян хатан зүйлсүүдийг байрлуулахдаа агуулгач доторх уян хатан зүйлсүүдийг байрлуулахдаа тэнхлэгийн үндсэн чиглэлд байрлуулахдаа гинэ. Одоо агуулгачийн үндсэн чиглэл хооронд байрлуулах. Чиглэлийн давуу. According гэсэн үг байна шүү дээ. За, тэгтээ justify гэж байна. За, justify. За, okay, start and center between л их гой сонголттой бол. Тэр нэг бичээд үзье да. Between дээр яг үл. За, яг энэ үед юу болчихсон? Gap нь бол амар хэсэж जैन. Тэгэхээр justify баг хийчихлээ шүү дээ. Тийм, яг word justify хийчихлээ. Gap ч юм уу амар их болоод. За. Тэгвэл between бол тэгтээ маш гоё. Наа. Зүгээр центрлүүлэл гэж ярьж байгаа. Вау. За, энэ дээр яг элемент надад яаж харагдчихвал вэ? Ерөөсөө л дотор байгаа тэр текст уртаар баг том шүү дээ. Тодорхойлогдоод шүү дээ. Тэгээд за, одоо P-гээ гоё болгоё гинэ. За, яг одоор бол P хараагаа. За, тэрний оронд тэр dark red болгоё гинэ. Бараан улаан. Болол их гоё доо гэж. За, өмнө бид нар ингээд сурсан гэж байна. За, P чинь энэ P дээр бүгдээрээ element классуудууд нь, element классуудууд нь. Тэгэхээр
Яг би нэг бэлэн бэлдэц гэх гээд байгаа фреймворк гэхлээр бэлэн бэлдэц гэх гээд байгаа. PG red 100 text color shade. За тэгвэл ингээл юм шүү дээ. Text гэснээр манай хүсээд байгаа тэр dark. За red гэдэг бичээд үзье. За shade нь тэгээд 100 гэдэг ч юм уу. Тэгтээ юу яадаг вэ та? Үнэхээр хоёр та өөр юм шиг харагддаг байх. Red болгоод үзье та. Оо 100 гэсэн чинь. За 900 500 тийм 100-аар дандаа ярих юм тийш. Тэгэхээр ер нь бол яг ингэж яллаа 1000 дотор байдаг тэгэнгүүтээ 100 болчих юм бол амар бүдэг. 900 болчвол яг голын утга 500 бол час олон гэж би ойлгож байна. Тэгвэл бүгдээрээ заавал тэр shade-ийн тавихгүйгээр red-ийг тавьчвал ажиллахгүй юм байна. За би бол тэгж надад ажиглагдлаа. За бас аюу гоё санаа надад төрлөө. Ер нь бол яг энэ шигээ адилхан warning тэгээд success information info гэдэг ийм сүдийг үтгэж байна. Энэ бол нэг danger буюу error гэсэн. Тэгээд бүгдийн ой тэгээд өгчлөх юм байна зохирчлаа. Төрөл болгоод өгчлөх юм байна. Энийг сайхан болж байгаа л. Бичирээ тоо. Ингэж чинь за тэгээд за бүр 700-аар бичээ л гэсэн. Яг тийм. Яг систем дээр яг иймэрхүү болооноор гардаг шүү. Иймэрхүү болооноор гардаг. Shade. За keep calm and code on. За энэ гоё тийм үнэхээр гоё харагдсан. За текст томрох тусмаа энэ бол гоё харагдана гинэ. Font size. Текст болов. Font size. За font size-ийг тавихтаа текст гэж тавьчих тийм ээ. Энэ бас амар юм аа тий. Би заавал font size гэж нэг чийжилсэн дээр юм аа бичээд дараа нь болохоор font зүгээр color гэл ингээд тэр болны бодоод авахгүй зүгээр л энэ бол текстийн өнгөн тийм бай, текстийн хэмжээ маа хэд бай гэдэг бичиж ийн гэдэг бол бас үнэхээр төвшөлттэй зүйл дээ. Гэтэ 1-2 зүйл дээр биш чинь хэдэн 10 100 юм дээр бичнэ. Тэгэхээр чинь хэмэлтэй ер нь бол. За тэгвэл одоо бүгдээр гоё текстээ энд хийдгээд тавьсан. Вау, бүр тэгээд Excel гэж байж болох юм. So nice. За тэгтээ 20 пиксел гинэ. Тэр нь 125 RAM болно гэж. За RAM-ээр одоо ингээд responsive хэмжээ өгч байгаа бол нэг root-ээс хамаарат байна тий. Root өөрөмжтэй байх бэ.
Тэгвэл дэв дээрээ нэг манай дэвийн хэмжээ чи хэд вүлээ? 91. Тэгтээ одоо текстийнх нь юу байх хэрэгтэй вэ? Тэгвэл энэ дээр текст гэснээ 500 текст за 50 px гэж бичиж. За энэ div болохоор ерөөсөө ингэдэг юм байна. Div болохоор ингэдэг юм байна. За тэгэхээр нь бол нөгөө root хэлэн ч өөрөө default утгаас л авч байгаа дөө. За by the power of grace By the power of Grayskull. Grayskull нь ч тийм. Тэр нь бүр ийм амар юм бичдэг тийм. Энэ бүр юм тоглоом байт юм шүү дээ. За. Саарл хавлын хүчээр л гэж. За одоо тавчлаараа оруулах нэ. За окей. За түүлэнд класс байх хэрэгтэй. Класс нь текст. Тэгээд thread 500. За 700. За тэгээд текст 2xl. Ингэж бичтэй юм шүү дээ. xxl гэж бичсэн чинь. За тэгвэл маа 5xl. Би ч өөрөө урал хичээд байна л да. За 2xl. За хүсээд байгаа 5xl. За. Амар гоё болт юм. Сайхан томруулт юм байна. Тэгэхээр 2xl. За styling error message component is most complete. Almost complete бараг болчлоо гэж. За бүгдээр ер нь хичээл амар урт болоод байна. Тэгэхээр биш ороод нийт хичнээн алхамтай байна вэ гэдгийг бүгдээр хараад байгаас. Одоо бүгдээрээ 20 дахь алхам дээр явж байна. 20 дахь алхам дээр явж байна. За энэ сүүлийн алхам юм. За окей. Бүгдээрээ энэ төгөлхийг дуусгач. За зүүн тийшээ болоод байгаа юм. За засах нэг зүйл үлдсэн байна гэсэн юм шүү дээ. Гайхалтай шүү дээ. За өөр фонтын хэмжээг параграф, button text өгцөн. Тэгээд босоо энийг чинь одоо босоогоор
байршуулах. Alignment чинь одоо тийм тэгш. За босоогоор байршуулах. Эдгээр flex item. За энийг ингээд яг орчуулах шаардлагатай байна. Орчуулчаа. Нэг асуудал байгаа юм. Тэрийг яг юу гэж тодорхой доголмоор нь дослогоо текстэнд өөр хэсэг хэмжээ тохиолсон тул тэдгээр уян хатан зүйлсийн хооронд босоо байрлал итгэхгүй байна. Босоо байрлал. Босоо байрлал. За надад тийм нэг мишүүр юм байдаг лөө. За нэг тийм бүгдээр нэг мишүүр төлтэй болно. За тэгсэнд байгаа ингээ хэмжээнүүд одоо яг энэ одоо хид байна гэсэн. Энэ хооронд эндээс энэ дээрээс доош зүүнээс баруун ямар хэмжээтэй нэг тийм хардаг нэг төлтэй бүгдээр болно. Энэ дараагийн 3 сая санаар байсан. Одоо энэ ихнийх нь тэгэхээр нэг тийм төлтэй болоод бүгдээр яг ярилцсанаа. За vertical alignment байхгүй байна л гэж байна. Энэ ингээ муу харагдах тий. Стайл юм шиг. Ингээд байж байгаа юм. За items гэдэг value үзэж тийм. Ямар гоё юм бэ те. Start and center baseline. За агуулгачийн хэвтэй тэнхлэгийн дагуу за уян хатан зүйлсүүдийг байрлуулахдаа tailwind CSS ашиглаад байрлуулахдаа та дараах загварыг ашиглаж болно. Items дундуур зураас утгаа авчиж утга нь юу ч байж болно. Start and center baseline болон түүнээс болон бусад гих мэтлэн and more. За болон бусад гэж Google Translate орчууллаа шүү. Inside your data is the correct utility class aligned property to center. За энэ align items гэдэг чинь CSS-ийн өөрийнх нь property тэнгууд энэ дээр line бигтэй ингэж бичихгүй тий. Line items get center. За энэ нэг амар тийм юу болсонгүй. Ялгаагсангүй. За тэгээ танаа компонент болж шүү гэдэг чинь. За энэхүү сүүлийн өөрчлөлтөөр net алдааны мессеж алдааны захиа алдааны захиа бүрэлдэхүүн чинь гүйцлээ гэж бүрэн боллоо гэж. За бүгдээ ийм гоё бүгдээ алдааны мессежний. Тэгээ энийгээ дараа нь ингээд бүгд интерактив динамик болгоцвол баруун дээдл дээр ингээ гоё гаргаад хүмүүстээ үзүүлээд
ямар нэгэн зүйл болоход тэгээ мэдээллүүдээ хэрэглэж өгдөг байдлаар харуул гоё болох нэ. Тэрэнд нь бүгдээрээ success тэгээд warning тэгээд энэ ч юм уу тэ нэг 2 3 гаргацуулах гоё юм байна. За энэ хүртэл хамт байсан баярлалаа. Түр баяртай.